Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Та бүхэнтэй өөрийгөө таних философийн аялалд ахин хамтдаа аялах гэж байгаадаа би их таатай байна. Тэгэхээр өнөөдрийн миний та бүхэнтэй ярилцаж оцох энэ сэдв болвол номын 94-р хуудсанд байгаа тэнд нэг зүйл байсан да санамж гэж юу вэ гэсэн ийм сэдв юм байна. Тэгэхээр санамж гэж юу вэ гэдэг энэ одоо сэдв рүү орохын өмнө энэ сэдвээр одоо энэ чиглэлээр ажилласан одоо хүн төрөлхтний түүхэнд асар их гавьяа байгуулсан нэгэн эрдэмтэнтэй бид танилцах болно. Энэ эрдэмтнийг бол Эрик Кандел гэдэг. Эрик Ричард Кандел 1929 оны 11-р сарын 29 Австрийн Вен хотод төрсөн еврей гаралтай. Түүний багнаас дэлхийн 2-р дайнтай салшгүй холбоотой. 1938 онд Вен хотод еврейн эсрэг үзэл хүчээ авч Канделийн гэр бүлд хүн дээр тусчээ. 1939 онд хавчлага туйлдаа хүрч эцэг эх нь түүнийг Америкийн нэгдсэн улс руу явуулжээ. Багаасаа физиолог ангаах ухаанд дурласаар ирсэн Эрик Америкт ирж Бруклиний коллежид суралцаж улмаар Харвард их сургуульд сурах тэтгэлэгт хамрагдаж чадсан. Түүний хайртай эмэгтэй эцэг эх сэтгэл судлаачид байсан нь Эрик Канделийг сэтгэл судлалд татагдах гол хүчин зүйл болжээ. Түүний одоо хамгийн сонирхон судалсан зүйл бол энэ санамж. Хүн ер нь яагаад санаад идэв? Хүн эргэн дурсаж байгаа энэ санаж байгаа юм чухам юутай холбоотой хүн яаж яг санаад байгаа юм бэ гэдгийг одоо бүр судлах гэж одоо тэнд бол нэлээд одоо хүчтэй орсон байдаг. Тэгээд энийг бас өөрөө холбож тайлбарлахдаа их сонирхолтой жишээг авч исэн. Тэрний одоо Канделийн гол судалгааны объект нь бол аплесия гэгч далайн дун байдаг. Тэгээд энэ далайн дун бол игэл биет амьтан. Тэгээд яагаад игэл бие амьтныг сонирхон судалсан бэ гэхээр Канделийн хувьд бол одоо хүний тархийг судалж байхад хүн бол өөрөө сүүн тижээлт амьтантай их ойролцоо бүтцтэй хүний эд эсүүд тийм ээ. Тэгээд үйл ажиллагаа ч гэсэн. Тэгэхээр сүүн тижээлт амьтнаас илүүтэйгээр игэл биет амьтантай ер нь холбоо байд юм уу гэдэг энэ судлах үүднээс л энэ аплесия гэсэн энэ долоон хунг сонгож авч судалгаагаа хийсэн байт юм билээ. Аплесия дун. Аплесия бол далайн нялцгай биетүүд дотроо дун зэргийн төрөлд хамаарах дун юм. Аплесиаг нөгөөтэйгүүр далайн туулаач гэж нэрлэх нь бий. Далайн ёроолын өвсөн дунд амьдрах энэ дун бусад нялцгай биетүүдтэй харьцуулахад улам ихсэж байна. Энэ нэтгийг номхон далайд 23 төрөл, Атлантын далайд 12 төрлийн аплесия дун байдаг. Судлаач Эрик Кандел энэ дунгийн тархинд судалгаа хийж байх үеэр дунгийн тоо толгой ховордож байсан түүхтэй. Канделийн хувьд болохоор тэрээр энэ далайн дунг судалж явах энэ судалгааныхаа үед бол үнэндээ бүр судалгаанд одоо дурлаад тэрнийхээ төлөө бол ерөөсөө улааран хөөцөлдөж исэн тэр үе гэж өөрийгөө тодорхойлж хэлсэн байдаг. Тэгээд эргэн одоо сүүлд нь ярьж байхдаа бол эхнэртэй бол тэрээр их хайртай байсан. Тэгээд энэ далайн дунг судлах судалгаандаа эхнэртэй зарцуулсан цагаасаа илүү их цагийг зарцуулсан гэж ингэж өөрөө хэлж ирсэн. Тэгээд энэ үеигээ болохоор амьдралынхаа энэ үеийг тэрээр Эрик гайхамшигын оронд гэж сүүлд нь бол томьёолсон байдаг нь бас их сонирхолтой. Энэ эрдэмтэн хүн яаж одоо энэ судалгаа руугаа ингэж шумбан ордгийн энэ судалгаанд ямар их одоо ач холбогдол өгдөг юм бэ гэдгийг эндээс харж байна. Тэрээр Канделийн гол хийсэн зүйл бол энэ игэл биет амьтныг судлах явцдаа энэ юу аплесия гэдэг игэл биет нь өөрөө хүний одоо эсэгтэй харьцуулахад хүн чинь одоо 100 тэрбум одоо эс байна гэхэд энэ бол 20 мянган л эстэй ийм амт юм байна л да. Тэгээд энэ эсүүд нь болохоор тэгтээ сүүн тижилт амьтдын эсүүдээс бол даруй бараг зарим мэдрэлийн эсүүд нь 50 дахин их том бүтэцтэй. Тэгээд
энэ эсүүдийн холбоосууд яаж үүсэж байгаа цахилгаан сургамжинд олиготой одоо нэгсэндээ тогтоо холбоход ямар үйлчлэл гарч ийн гэдэг энэ судалгааг хийснийхаа үндсэн дээр тэрээр далайн дунгийн тэр санамжинд сурах болоод санах энэ үйлдэл бол бас байдаг юм байна. Тэгэхээр өөр нь хүний хөгжлөг бол эргэл биетэй амьтнаас эхлээл тэгээд сүн тижээлтэй амьтан тэгээд энэ дээд төрөлд болох хүний одоо нарийн бүтэц рүү ингэ шилжсэн гэсэн энэ зүйд одоо шинжлэх ухааны нотлохоо нь бол бас энэ дээр гарч ирдэг. Эргэл биетэнд ч гэсэн энэ санамж сурах гэсэн энэ үйлдэл бол энэ эсүүдэд бас байдаг юм байна. Тэгэхээр энэ бол хадгалагдаад үлдчихсэн юм зүйл байсан юм байна гэдгийг бол тэрээр олж одоо танилцуулсан нь бол шинжлэх ухаанд нэлээд одоо том сенсацийг гаргасан гэж үздэг. Тэгээд яг энэ чиглэлээр Кендалл цааш нь судлаад ер нь юу яг ямар процесс явагдаад энэ хүн эргэж сандгийн байна, дурсдсан байна гэдгийг чиглэлээр судалгаа хийгээд тэрээр CREB гэдэг CREB гэсэн энэ уургийг хүний тархинд нээж илрүүлж гаргасан. CREB уураг. CREB уураг нь хүний санах хойно чухал эс. Эрдэмтэд хүний ямар нэгэн зүйлийг тогтоох үйлдэл бол ухамсарт үйлдэл биш гэж үзсэн. Тодорхойлбол CREB уураг хүний тархинд хэр их хэмжээгээр байна, тэр хэрээр хүний ой тогтоолт өндөр байх юм. Эрдэмтэд хүн бүрийн тархинд дах CREB уургийн хэмжээг тогтоож туршилт хийхэд үнэхээр энэхүү уургийн хэмжээ их байх тусмаа тухайн хүний альвааг тогтоох эргэж санах хойно өндөр байсан бөгөөд харин уургийн хэмжээ бага бол эсрэг үр дүн үзүүлжээ. За энэ уураг үүснээрээ мэдрэлийн эсүүдийн хооронд үйлчлэлүүд явагддаг. Невронуудын хооронд тэгснээрээ хүнд энэ санах процессууд гардаг юм байна гэдэг энэ дүгнэлтийг гаргаснараа бол тэрээр Нобелийн шагналыг хүртсэн байт юм байна 2000 онд. Энэ судалгааг бол 1980-ад оны үед бол хийжсэн гэдэг юм байна. Ер нь одоо ой санамжийг гэж чухам юу юм бэ? Энийг тодорхойлох нь хэцүү юм уу? Ой санамж ер нь хэрэгтэй юм уу гэдэг энэ асуудал руу бид нэр эргээд орё л да. Тэгэхээр ой санамжгүйгээр бид бол амьдрах боломжгүй тийм ээ. Бидний сайхан дурсамжууд биднийг өнөөдөр амьдруулж идэг. Ой санамж болвол ой санамжийн тусламжтайгаар бид нар эргээд бусад зүйлсүүдийг таньж яадаг одоо бидний хоорондын харилцаа бүх зүйл бол энэ ой санамжтай маш их нарийн холбоотойгоор явагдаж яадаг гэдгийг бол та бүхэн одоо мэдж байгаа. Ер нь бол юмыг санана гэдэг маань бид нар үг өгүүлбэр болгоноор нь эргэж сандаггүй. Ер нь аливаа зүйлийг бол яг тэр утгыг нь мөн чанарыг нь л эргэж санаж яадаг. Тэгэхээр энэ зохиолч маань энэ дээр бас их сонирхолтой жишээнүүдийг авсан байдаг. Жишээлбэл танил хүмүүсүүдийгээ болвол бид нар одоо дүрслийг гэх юм бол энэ нэлээд төвөгтэй зүгээр нэг танилын харин өвөө одоо бүр өөрийнхөө хамгийн дотны хүмүүсүүдийг дүрслийг гэх юм бол тэндээс тэр хүний одоо яг өөрт үлдэж хоцорсон тэр дурсамжийг эргэн санах юм бол одоо ямар ч зураачаас илүү сайхнаар одоо дүрслээд зурчих юм баг болцоо байдгаа. Тэгэхээр ер нь бол тархин дотор тэр санамж маань яаж бий болоод байгаа юм гэхээр энэ бол нэгсэндээ хүн бол үзэж туулах явцтай тодорхой зүйлүүдийг мэдээллүүдийг ялангуяа мэдээллүүдийг гэдэг нь мэдээллээс илүү утгатай одоо өөрт утга үүсгэсэн тийм ээ учиртай тэр зүйлүүдийг бол хадгалсан байдаг юм байна. Тэр нь эргээд тэрнийг хүн ой санамж одоо тархинаасаа дуудаж ээж эндээс бид нэр одоо тэр ой санамж дурсамж гэдэг зүйл гардаг юм байна гэж тодорхойлж болно. За мөн зохиолч юу яаж байгаа энэ ой санамжийг тайлбарлах үедээ бас нэг жишээ авсан нь жишээлбэл хүн ингээд байж одоо зүгээр байж тал гинтх нэг юм санаанд ороод ирдэг. Энийг тэрээр хэлэхдээ өөрийнх нь бага насны үед тэр байранд нь байсан нэг нохоогоо зүгээр сууж явахдаа гинт
сандсан. Тэр яг сансан өдөр бол харин их нартайгээ танилцсан өдрийнх нь одоо баярт өдөр байсан. Гэтэл тэр өдрийг санаж одоо их нартай уцтаж баяр хүргэхийн оронд тэр нохоог сансан байдаг те. Тэгэхээр энэ нохоог санаж байгаа нь энэ яагаад энэ санах процесс ямар чухлыг нь гэж байгаа бол тэр яагаад тэр мөн чанартай сонирхолтой чухал хэсгийг нь хаана хэн одоо ялгаад биднэрт сануулад байгаа юм бэ гэдэг бол одоо хүртэл тайлагдаагүй юм нууц. Сүүлийн жилүүдэд санамжийн тухай судалгаа философийн болоод тарих судлалын үүднээс эрчимтэй хийгдэж байна. Санамжийг үндсэн хоёр англи нь үүнд ил санамж буюу декларатив санамж, нуугдмал санамж буюу декларатив бус санамж. Ил санамж нь бол бас дотор нь ангилдаг. Энэ нь болохоор одоо үзэгдлээс хамааралтай буюу одоо эпизодын санамж гэж байдаг. Тэр нь болохоор хүн ингээд үзэж туулсан явцдаа бий болгож байгаа санамжууд. Тэр энэ санамжгүйгээр одоо хүн өөрийнхөө намтрыг бүтээх боломжгүй. Хүний намтар бол өмнөх дурсамжууд, өмнөх үзэж туулсантай нь холбогдолтой. Тэрийг бол яг өөрөө харж үзэж туулж яж бий болгодог учраас энэ санамжтай бол их ойр зүйл байдаг. Дараагийнх нь бол фактын санамж буюу баримтжуулсан санамж гэж байгаа. За баримтжуулсан санамж бол ямар үед үүсдэг вэ гэхээр энэ бол ихэвчлэн одоо бид дансны дугаараа санах ч үт юм уу те одоо юуны метроны автобусны буудлын дээрх автобусны одоо цагийн хуваарийг санах гэдэг юм уу хин нэгний утасны дугаарыг санах эднэр бол илүү баримтжуулсан тэр бичсэн зүйлийг хараад бидний нүд хараад ингээд ой тогтоолтой санаж авч байгаа ийм санамж ордог. Гуравдугаар санамж нь бол танилтын санамж гэж байдаг. За таних энэ бол бас яг одоо ил санамж, декларатив санамжаас санамж гэдгийнхаа дараагийн одоо бидний хоёр дахь түвшинд бол декларатив бус гэдэг энэ нуугдмал санамжтай бас их ойрхон санамж гэж үзэж байгаа. За ягаад гэвэл ерөөсө санаандгүйгээр зүгээр үзэж хараад өнгөрөөд яг цээжлэе гэж бодоогүй анхааръя гэж бодоогүй үлдчихсэн бидний өмнөх төвтрүүлгүүдээр бас гарч ирсэн энэ нөгөө доод тухайд хадгалагдсан байдаг санамжуудыг эргэж гаргаж ирдэг. За тэгэхээр зэрэг нөгөө эргэж тэндээсээ таньдаг гэсэн үг л дээ. Ямар нэг юм тохиолдол одоо холбоотой зүйл бий болоод ирэхээр тэрэн дээр нөгөө өмнө үтсэн бүр бага наснда туулж өнгөрүүлж ирсэн үед байсан тэр санамжууд нь гинт гарч ирдэг. Тийм учраас энэ бас нуугдмал санамжтай бас нэг талаараа бас давхарддаг. Тэгэхээр ер нь бол санамжийг бас яг энэ ил санамж юу нуугдмал санамж гэдэг ингээ хоёр тусгай зааглаад байх боломжгүй. Эдгээр санамж нь яг тухайн нөхцөл байдлаас хамаарат хүнд бол одоо дараалан болоод урд хамтарч энтрээр гарч ирдэг ийм онцлогттой байдгийм байна. Ой санамж яагаад хэрэгтэй вэ? Ер нь бол санамж, ой санамж ямар хэрэгтэй юм бэ гэхээр мэдээж ой санамжтай байж аж бид нар амьдралыг уянгатай гоё болгодог. Бас мартах гэдэг үйлдэл байдгийн ачаар бид нар муу санамжуудаасаа салж идэг. Тэрнийгээ бас мартчихэдэг. Тэгэхгүй бол одоо хүнд таагүй тохиолдсон таагүй зүйлсээ бид нар санаад лах юм бол энэ амьдрал бол маш утгагүй болох нь бол тодорхой. Тэгэхээр яг хуу мэдээж санамж бол ямар нэгэн байдлаар ямар нэгэн процесс бий болоход эргээд гарч ирдэг учраас бид нар доод ухаан гэж яриад байгаа тэр бид нар нуугдмал байгаа энэ ухаанда аль болох стресс, аль болох одоо муу муухай зүйлийг бол аль болох авахгүй байх нь эргээд бид нар сайн сайхан санамжуудыг гаргаж авахд их давуу талтай болдог. Тийм учраас бас бид үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ ч гэсэн хүүхэд наснд нь аль болох сайн сайхан зүйлийг харуулж хайр өгж явах энэ нь бол эргээд энэ хүүхдэд бол муу санамжуудыг бий болгохгүй ийм зүйл гэдэг нь бол тодорхой байна. Тэгээд энэ санамжтай холбоотойгоор бас их сонин зүйл бол яхаа аргагүй тайлбарлах одоо ярих зүйл бол энэ савант гэдэг ийм онцгой мэдгч хүмүүс байдаг. Энэ бол аутистууд синдромтой савантын синдром гэж ярьдаг. За энд жишээ болгоод би яг энэ бодит хүн дээр гаргасан киног та бүхэн мэдж байгаа Rain Man гэдэг те. Easy go connect them dry bones easy go connect them
Dry bones, Ezekiel connected them. Dry bones now hear. Борооны хүн 1988 он. Борооны хүн нь Барри Левинсны найруулсан 1988 оны Америкийн драм төрлийн кино юм. Сэтгцийн өвчнөөсөө болоод өөрийн ертөнцийн төсөөллөөр амьдардаг Свантин синдромтой Рэймонд Бэбитийн дүү хуваа хичээсэн хахир зантай Чарли хоёрын эцгийн гэрээсэллээс шалтгаалan харилцаа үүсч байгааг харуулна. Them bones, them dry bones disconnect. Them bones, them dry bones disconnect. Them bones, them dry bones now hear the word. Гол дүрийн баатар маань бол Ким Пик гэдэг яг бодит дүр. За энэ хүн бол Америкийн нэгдсэн улсын Солт Лейк хотод амьдарч байгаа. Тэрээр маш их онцгой чадамжтай. Тэрийг нь бүр мега савант гэж тэр хүнийг хэлдэг. За энэ хүн бол жишээл 12 мянган номны хаанаас нь ч асуусан ч үг бүрийг бол мэддэг ийм онцгой чадвартай хүн байдаг. Тэгээд гэхдээ харамсалтай нь энэ хүний хэд ийм мундаг чадвартай мөртлөө тэрээр одоо сандвич хийж чаддгүй, тэгээ хоолоо хийж чаддгүй, өндөгч шарж чаддгүй, хувцааж өдөгтөө өмсөж чаддгүй, ингээд бусад үйлдэлүүдийг хийж чаддгүй бол ийм одоо сөрөг талтай гэх юм уу те ийм бутгатуу хөгжилтэй гэж хэлэх болох ийм сонин одоо жишээ байгаа юм л да. Яг энэ Ким Пиктэй адилхан синдром, савант синдромтой нэг хүн бол бас Стефан Вилтшайр гэдэг ийм хүн байдаг. За энэ Америкийн энэ хүний бас нэгэн савантын гол жишээ болж өгдөг. Тэр хүнийг 45 минутын турш Ром хотын дээгүүр нисдэг тэрэгтээ явуулаад дараа нь тэр хотыг зургийг зурулахад байшин болгоных нь цонхны тоог яг гаргаж зурсан байдаг ийм мундаг зураач хүн. Гэхдээ өөрөө бол мөн айлхан ийм синдромтой бас л өөр юмнууд нь бол хөгжөөгүй. Тэгэхээр энэ хүмүүс яагаад байдгийг, энэ хүмүүс ямар одоо шинжлэх ухааны талаас нь харах юм бол ямар ач холбогдолтой байд юм бэ гэхээр энэ хүмүүс дээр аюух судалгаанууд хийгддэг юм. Яг энэ ой санамжууд хаанаас ямар учраас бий болдгийг тархитал судлалын талаас нь авч үзсэн судалгаануудыг харах юм бол энэ савант хүмүүсийн тархины бүтцэн их онцгой. Тэдгээр зарим хэсгүүд нь огт ажиллагаагүй болцсон. Эсвэл их цөөхөн байдаг мэдрэлийн хэсгүүд нь. Тэгэнгүүт нөгөө хэсгийнхаа үйл ажиллагааг дэмжихийн тулд бусад одоо мэдрэлийн хэсгүүд нь хүчтэйгээр тэр хэсгээ дэмжиж ажиллацгаар тодорхой нэг зүйл дээр аюул хүчтэй одоо чадвар илрээд бусад зүйл нь алдагдчихдаг. Савантууд дээр бас нэг зүйл бол ажиглагдсан тэр нөгөө Стефан Вилтшайрын тархийг судалж байгаа хавцад гаргасан нэг дүгнэлт бол мөн баруун зүүн талын тархины холбоосууд их сул байдаг савант синдромтой хүмүүстэр. Тэгэхээр тэр хүмүүс бол яадаг вэ гэхээр бид нар бол альва зүйлээс үг болгоныг өгүүлбэр болгоныг чийжлээд одоо санаад байдаггүй. Тухайн юмыг мөн чанараар нь утга учраар нь аль нь утгатай юм гэдэг тухайн утга өгсөн зүйлээ л эргэж санаж идэг. Гэтэл энэ хүмүүсийн хувьд бол тэр утга учир задлж шинжлэх тал нь сонирн биш. Тэд нар бол зөвхөн мэдээллийг хадгалсан байт юм байна. Тийм учраас яг тэр тоо утгаар нь хаана аль тэр Стефан Вилтшайр бол жишээлбэл ийм их онцлог чанар нь жишээлбэл тэр хүнээс аль гаригийн аль ч оны аль өдрийг асуухад тэр хүн бол гаригийг нь өдөртөө нь хэлж чаддаг. Тэгэхээр энэ одоо онцгой чадвар нь бол бас тэр тархины бүтцийн энэ өөрчлөлтөөс нь болж гарч ирсэн гэсэн ийм мэдлэгийн салбар өнөөдрийг хүртэл бол ийм дүгнэлтийг хийгээд тэгээд тодорхой зүйлүүд дээр бол мөн яг энэ ой санамж хаанаас үүсэлтэй хаана байршаад байгаа гэдгийг нь бол хараахан илрүүлээгүй. Ер нь бол ой санамжийн талаарх энэ хүн төрөлхтөнд одоо хамгийн том гаргасан нээлт бол яхаа аргагүй Эрик Канделийн тэр уургийн нөлөөнөөс бидний энэ ой санамжууд бий болдог. Энэ СРЭБ уурга үүснээрээ тархины тэр невронуудын хоорондын холбоосууд хүчтэй болдог. Ингэснээр бол яг санамж бий болдог. Өмнөх одоо зүйлээ эргэж сандаг энэ процесс өгд юм байна гэсэн энэ шинжлэх ухааны нотлохоог бол гаргаснараа ой санамжийн одоо санамжийн энэ мэдлэгийн салбарт бол нэлээд том амжилт гарсан гэж хэлж болно. Санамж хэрхэн ажилдаг вэ?
хүний санамжийн ажиллах зарчим бол эхлээд санахын тулд бид нар танил биш эсхийг одоо мэдэрдэг. Нэгсэндээ энэ бид нар танил юм уу танил биш юм уу гэдэг чухал байдаг. Мөн түүнээс гадна тэр таньсан болвол тэрнээс чухал бусыг нь одоо тархинд энэ чухал бус уу гэснийг таних тийм ажиллах ухаан ажиллаж эхэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө санамжийн хувьд бол хүний доод ухаан, мөн ухаантай хэсэг аль нь оролцож ажиллаж ядгаараа онцлогтой. Тэгэхээр ер нь бол бид нар тэр түрүүний хэлэдсэн илд болон далд тэр санамжийн хооронд нь учиргүй зааглах юм боломжгүй юм байна. За ер нь бол сайхан дурсамжуудыг эргэнж бие биендээ ярьдаг, тэрүүгээрээ бидний амьдрал өнгөтэй болдог гэж ярьсан. Тэгэхээр энэ санамжийг ярихын тулд биднэрт хэл хэрэгтэй. Энэ санамжийг зөв илэрхийлэхийн тулд бид тодорхой хэлээр дамжуулж энийг ойлгуулдаг. Ингээд бидний дараагийн сэдэв бол хэл гэж юу вэ? Лонхон доторх ялаа гэсэн ийм сэдэв байгаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.